зээлийг хөгжүүлэх ёстой байна. Ямар ч хэлээс ард иргэд хувьцаа эзэмшээд тэнцэн ашиг болох ёстой байна гэж. За ингээд бодит байдлыг ингээд хараад байхад бол яг бас яг тодорхой үзүүд олон байна. Нэг үлэхэд 5 хувьцааг одоогийн байдал дээр хөрөнгөний зах зээл дээр гарна л гэдэг байгаа байхгүй юу? Гараагүй байж иж хувьцааг нь одоо юу гэдгийг ард түмэнд одоо ингээд өгж яана л да, бэлгэлж яана л да нэг үлэхэд нэгдүгээрт. Энэ асуудал маань нөгөө талаас хүмүүс хороогоор орж хурлаар хилцэж хувьцаат компани байдлаар тийм ээ бүртгэгдсэн юм бол байхгүй байгаа одоо. Тодорхой хэмжээгээр одоо төрөмчийн хороон дээр тодорхой одоо засгийн газрын хүрээнд хүртэл одоо сая 116-д бодсон тогтоодын хүрээнд тухайн асуудал маань шийдэгдэж явж байгаа байхгүй юу? Үндсэндээ бол уг нь бол энэ асуудал бодлогын хүрээнд дээр бол санхүүжилт хорооны асуудал болоод бид нар өөрсдөө тодорхой хэмжээгээр хэн яаж зохицуулах ёстой вэ гэдэг асуудлыг авч явах ёстой байх гэж үг нь одоо би хувь хүний хувьд бол би хувьдаа тэгж боддгийг. Тэгэхээр хөрөнгөний зах сая та нэг сонирхолтой баримт дурлал хөрөнгөний зах зээл гараагүй хувьцааг иргэдэд тараахад эхэлчихлээ. Тараа нөгөнө гэд. Яг ийм жишээ бусад улс орнуудаар байдаг юм бол. Миний мэдхээр ингэж одоо юу гэдгийг одоо хувьцааны одоо юу гэдгийг гаргасан одоо 2027 тийм ээ. Энэ хувьцааг бол тодорхой шийдлээр санхүүжилт хорон дээр бүртгээгүй байж яхад хувьцаат компани болоогүй байж яхад хизээ одоо юу гэдгийг хувьцаа гарах гэдэг нь тодорхойгүй байж яхад гаргана гэдэг чинь хэцүүлдэг. Одоо тодорхойгүй үзүүд аягүй олон байна л да. Өөрөөр хэлбэл тухайн одоо 95 гэдэг хувьцааг Монголын хөрөнгөний биржээр хувьцаат компани хувьцаагаар гаргах юм уу? Гадаадын биржээр гаргах юм уу гэдэг нь тодорхойгүй шүү дээ. За Гонконг дээр гаргалаа, Сингапур дээр гаргалаа гэхэд яг урдчлаад магадгүй бид зүгээр хаалттай байдлаар нэг асуудал байдаг. Одоо хоёр төрлийн одоо компани хуулинд тусгасан ч явж байгаа. ХК хувьцаат компани гэдэг нь бол хоёр талд байж байгаа. Нэг нээлттэй хувьцаат компани, хаалттай хувьцаат компани гэж байж байгаа. За яг эхний төвшөнд яг хаалттай хувьцаат компаниар зохицуулагдаад тийм ээ. Ард иргэдэд 20% нь хаалттай байдлаар тараагдж байна гэж болно л. Ингэсэн тохиолдолд бол ямар нэгэн байдлаар санхүүжилт хороонд бүртгэгдээд ингээд уг нь бол холбогдоход тогтоох шийдвэр гаргуулад явах хэрэгтэй юм л да нэгдүгээр. Энэ бол яг биднээс одоо бидний одоо зохицуултын хүрээнээс дээгүүр давсан зүйл байгаа ч магадгүй төрийн өмчийн хороо өөрсдөө тодорхой хэмжээний засгийн газрын хамтарч ажилласан байгууллагад шийдэгдсэн байх гэж би хувьдаа бодож байна. Тэгэхээр өнөөдөр үзэгчтэй өнөөдөр бас нэг зүйлийг сануулж бас хэлмээр байгаа. Тэгээд энэ маань бид бас яг энэ нэвтрүүлэгтэй холбоотойгоор улс төрчдөөс бодлого шийдвэр гаргах төвчний хүмүүсийг өрсөн болгож харуулсан бас л ирж амжсан. Гэхдээ 360773 гэсэн утсаар та бүхэн холбогдож манай нэвтрүүлэгт дураг дээрсэн зочдоос маань хөрөнгөний зах зээл бас хувьцааны тухай тодорхой асуудлуудыг асууж болох юм а гэж ингэж хэлдэг. Миний нэг бас нэг бодол байгаа юм л да. За манай Ганбаяр зохицуулах хорооны гишүүн маань бас нэг асуулт асуучих гэж бодож байна. Яг тэр иргэд би одоо жилийн хугацаанд яг энэ чиглэлийн нэвтрүүлэг мэдээллийг хэвлэл мэдээллийн байгууллагаар бол үндсэндээ бас нэлээд өгсөн л дөө. Ер нь хөрөнгөний зах зээл гэдэг чинь иргэдэд мэдээлэл өгөх байгууллага юм байна шүү дээ. Энэ өндөр хөгжилтэй орны энэ гадаадын туршлага, за энэ Лондон, Хонконг одоо том хөрөнгөний биржүүдийн одоо арилжаанд гарч гол тоглогч болоод нийт хүн амын ойлголт аваад байгаа нь хэвлэл мэдээлэл дөрөв дэх засаглалаас хэвлэл мэдээлэл байж байгаа. Тэгэхээр яг санхүүгийн зохицуулах хороо гэдэг байгууллага би магадгүй зүгээр одоо тууцын гишүүн хараад одоо төлөвлөлийн гишүүн ирсэн учраас би нэг асуулт асууя гэж бодож байна л да. Ямар асуулт вэ гэхээр энэ хадгалан зээлийн хоршоо сая бол ингээд дампуураад магадгүй энэ чиглэл дээр санхүүгийн зохицуулах хороо алдаа гаргачлаа. Min чинь мэдээж алдаа штэ. Нэг талаас нөгөө талаас 90 онд яг энэ чиглэлийн үйл ажиллагааг зохицуулах чиглэлийн байгууллага магадгүй энэ санхүүгийн зохицуулах хороо Монголын хөрөнгөний бирж, брокер дэлгэрийн компаниуд байгаа. Тэгээ энэ чиглэлийн ойлголтыг хүмүүс асуугаад байдаг байхгүй юу? Энийг хэн хяндаг юм бэ? Танайгаар бол өөх ёстой тэр мэдээлэл өгч чадахгүй байна. Иргэдэд уул энэ чинь нэг ядадах юм зүйл биш шүү дээ. Яг л 1990 оноос хойш хөрөнгөний зах зээл 20 гаруй жилийн түүхтэй хөгжиж иржээ. 20 жилийн хугацаанд жишээлбэл иргэдийн нийт хүн амынх нь одоо 90 гаруй хувь нь хөрөнгөний зах зээл үн цаасны талаар мэдээд байхгүй байгаа энэ тохиолдолд одоо энэ сонголтыг бид нар хийх үү? Гамбил дараагийн жишээ байр суурьтай нь. Ямар байр суурьтай гоё вэ гэж би асуумаар байна л да. Жишээ бол нэг юм байгаа. За санхүүжилт хороо гэдэг байгууллага бол хуучин үн цасны хороо гэж үүсэн шүү дээ. 2005 он санхүүжилт хороо баялаар байгуулагдсан. Тийм ээ. Энэ хэлбэрээр яаж явж ирэх вэ? Урд нь бол хадгалан зээлийн орчоо тэгээд анаа зоосын асуудал гэдэг олон асуудал яригдах байх л да. Тухайн үед бол яг энэ тухайн үед би өөрөө бас яг нэг хөрөнгөний одоо 2004 онд хөрөнгөний биржид мэргэжилтний хэсэг ажиллаж байлаа. Дараа нь одоо брокер дэлгэрийн компанид яг одоо тухайн одоо ажил хариуцаад бас нэг ажиллаж байлаа. Энэ өнцгөөс нь харахад бол яг хуу
яг тухайн асуудлыг бол тодорхой хэмжээгээр мэдж байгаа. Гэхдээ тухайн үе шийдвэр гаргасан хүмүүсд өөрийнх нь асуудал байгаа ба. Энэ дэр юу яриж байгаа нөхлөө тухайн асуудлуудыг одоо миний ойлгож байгаагаар санхүүс хороо холбогдох дүрм журмынхын дагуу шийдсэн. Холбогдох шүүхт навчд өгсөн. Одоо бол нэг үлдэх тийм нэгэн ностаа асуудууд олон байж байгаа. Ялангуяа жижиг 5-7 хувьцаа компаниудын хувьцааг зарсан одоо брокердийн компани байна л да. Тэд нар хаана байгааг мэддэхгүй. Тийм ба тий. Тэднийг аваач юу гэдгийг одоо шүүхт өгөөд аваачаад одоо тухайн асуудал одоо юу гэдэг мөрдөнд одоо ингэ шалгаад ингэж явж байгаа боловч нөгөө нь хохирцээ итгэхэд нь одоолт хохирчл байгаа байхгүй. Би дорны говьд нэг ажиллаар явж байхад нэг 300 гаруй 350 хувьцаа эзэмшдэг гэдэг нэг хүн надад уулж ирсэн юм л да. Тэгээд тухайн үед нэг шиг одоо юу гэдгийг 5-7 хувьцааны үнэ нь 780 мянган төгрөг байсан. 300 хөлөө зэрэг ойролцоогоор 250 сая гаруй төгрөг болчиход байгаа байхгүй. Тэр хүн одоо мөнгө тухайн одоо мөнгө алдсан байсан. Тэр асуудлыг шийдэх гэхлээр зэрэг манай яг бодит практикийн гол асуудлууд одоо яг муулж байгаа юм шиг л дээ. Манай хуулийн байгууллагууд энэ хөрөнгөний зах зээлийн талаарх мэдлэг мэдээлэл эдийн засгийн талаар ойлголт хангалттай байхгүй байна. Магадгүй шүүгч тийм ээ. Шүүгчийн асуудлаар ч гэсэн тодорхой ойлголт байхгүй. Тийм. Тэгээд яг хуу тэр талаар тодорхой хэмжээгээр юу гэдэг юм бид нар бас хуульчдын шүүгчдийг тодорхой хэмжээгээр ингэж чадварчуулах гал тодорхой хэмжээгээр арга хэмжээ аваад явж байна. Тэгээд шүүхэн процесс талдаа болохоор зэрэг энэ айгүй удаашилтай болоод үгүй бол тухайн үед одоо юу гэдэг юм буруу шийдвэр гаргасан тухайн үед одоо үр төлбөрийн төлөх ёстой хүмүүс маань ингээд алга болчдөг. Тэрнээс болоод одоо болтол нөгөө хувьцаа эзэмшмэ хохироод байгаа учраас энэ зах зээлийг одоо ингээд хөгжүүлэхэд маш тодорхой хэмжээний нэг саад болчиход байна. Бид нар өөрсдөө шүүхэн байгуулах шиг байгаа учраас тэр асуудлыг нь шууд одоо та нар хийх ёстой тех ёстой гэж болохгүй. Сая гал удрал зөвхөлсөн асуултанд бол би бол хариулахад бид нар өөрсдөө тухайн асуудлыг мэдээлэх хэрэгтэй байдаг. Шүүхийн процесс болж байгаа зүйлийг бид нар шууд ингээд энэ тэгээд энэ гэд хөндлөнгөөс бас нэрлэж болохгүй шүү дээ. Тийм байгаа ч одоо бүртгэлтэй байж байгаа аж ахуйн нэгж юу байна? Эдгээр хуулиа мөрж гэнэ үү гэдэг асуулт яригдж байгаа. Тухайлбал одоо нийтдээ 340 гаруй одоо хувьцаат компани байна л да хөрөнгөний зах зээл дээр бүртгэлтэй. Тэрний ойролцоогоор нэг 120 гаруй хуучин 8 он 166 он брокер хувьцаат компаниудыг одоо арилжааг нь төр зогсоосон. Ягаад гэвэл хуулийнхаа одоо холбогдох залтуудыг биелүүлж чадахгүйгээс болоод. Тэгээд одоо үзэхэд бол 5 сарын одоо нэгний байдлаар ингээд харахад ойролцоогоор 130 гаруй одоо компаниуд одоо тухайн үн цасны тухай хууль зааснараа хувь нөлөөлөгчдийнхээ хурлыг одоо хийгээд мэдээллийг нь одоо холбогдох газар санхүүгс болохоор одоо хөрөнгөний биржид одоо 6 сарын 1-ний дотор өгөх ёстой л доо. Тэрнийг байлгах ёстой. Энэ хийхгүй тохиолдолд дурдах өмнөх хуульд бол ямар ч тийм одоо санкц байгаагүй байхгүй. Ингийн техниксэн залт байгаагүй. Тухайн үед яг хуу туузын хүчингүү болно гэж байсан. Одоо шинэ хуулиар яаж зохицуулж ийм гэхэл зэрэг хэрвээ одоо жишээлбэл 6 сарын 1-ний дотор одоо магадгүй энэ одоо тухайн одоо хуулийг мөрдөөгүй байх юм бол тийм үү? Холбогд мэдээлэл одоо юу гэдгийг хугацаанд нөхгүй байх юм бол хөлбөрийн үйлсийг 30-аас 50 дахин нэмэгдүүлсэн байдлаар торгуул ногдуулах гэдэг байдлаар орж ирсэн байж байгаа. Ингэж нөгөө нэг компани хувьцаат компанид хуулиа мөрдүүлэх одоо тийм тэгэхээр энэ таны сая ярьж байгаа энэ зүйлүүд дээрээс ямар юм хандлага бий болж байгаа хэрэг хувьцаа эзэмшигчид хөрөнгөний зах зээлд ерөөсөө цаашлаад ерөөсөө энэ хувьцаагаар дамжаад орлого ашиг олох өөрийнхөө одоо бизнесийг амжилттай явуулах хувилбар байхгүй юм байна. Эсвэл буурах юм байна. Эсвэл магадлал муутай юм байна гэдэг. Ийм сэтгэл төрөөд итгэл алдраад байгаа юм шиг. Үгүй ингэж тэгж ойлгож болохгүй. Ягаад гэвэл хөрөнгөний зах зээл Монголын хөрөнгөний зах зээл чинь заа нэг 20 гаруй жилийн түүхтэй шүү дээ. Гэтэл Лондонгийнх, Нью-Йоркийнх тэд нар чинь бол 200 гаруй жилийн түүхтэй. Маш өөр ялгаатай. Тэр байтугай одоо тоогд мэдэх байх одоо 1934 оны 33 оны Black Thursday гэдэг одоо Америк хөрөнгөний бирж хүртэл хямарч яасан асуудал байдаг тийм ээ. Бүх эдийн засгийн тэр чигээр нурж ирсэн. Тэр асуудлаас бид нар тодорхой хэмжээгээр суралцаад мэдээд ийм асуудал болохгүйсэн гэсэн байдлаар явж байгаа. Гэхдээ юу гэдгийг одоо компани байдаг гэхэд өөрсдөө сонголт хийх хэрэгтэй байхгүй юу? Өгвөл барилжааны банкээс зээл авах юм уу? Өгвөл би өөрхөн компани олон нийтийн компани болгож хувьцаа гаргаж тэнцэнэ санхүүс босгох юм уу гэдэг хоёр сонголт хийх хэрэгтэй. Ингэжээж нөгөө талаас арилжааны банкны зээлийн хүүч гэсэн буурах ёстой юм байгаа. Одоо сонгодог ондоор бол нөгөө талаас хүмүүс одоо ард иргэд нөгөө компани хувьцаа худалдаж авах ёстой. Гэтэл одоо бодит байдал юу гараад байна вэ гэхэл өссөн хүсээгүй одоо өнгөрсөн хугацаанд хувьцаа эзэмшигчийн эрх маань ингээд одоо алдагдаад байна шүү дээ. Өөрөөр хэлбэл одоо хангалттай дотоод мэдээлэл нөхгүй байна. Тийм үү? Хүн нөлөөлөгчтэй хурлаа зарим нь хуралдуулахгүй байна. Тууз нь одоо ногдлаа шиг тараахгүйгээд одоо бодит шийдвэр гаргахгүй байна, тийм ээ. Санхүүгийн мэдээлэл ил тод гаргахгүй байна. Энэ асуудлаас болоод нөгөө хувьцаат компанид итгэл маань тодорхой хэмжээгээр ингээд буурчаад байна л да. Энийг бол сэргээх талдаар бол яг тодорхой хэмжээгээр энэ 95 хувьцаа гаргаж өгж байгаа нь иргэн болгонд одоо хувьцаа эзэмшүүлж байгаа нь сайшаалтай айгүй давуу талтай. Энд хувьцаа эзэмшсэн учраас хөрөнгөний зах зээл рүү орох сонирхол нь бий болж байгаа. Энэгээр бол юу гэдгийг
давуу талтай гэж бодож байгаа. Харин тэднэрт эргээгээд энэ хувьцааг юу юм бэ? Хувьцаа гэж юу юм бэ? Нэгэд одоо хувьцаа гэдэг нэг харманд нэг хэдэн цаас хийжлээ шүү дээ. Энийг нь одоо яаж ярилцаанд оруулах ёстой юм? Яаж энэ хүн хувьцаагаа зарах ёстой, ярилцаанд орох ёстой гэдэг энэ мэдээллийг бий болгосноор орчин үед юу гэдгийг одоо хөрөнгө зах зээл хөгжил бас нэг томцоо хэмжээний төлөвлөж болж байна. Нэг ийм сонирхолтой жишээ байдаг юм байл л дээ зөвөр ер нь ажиглаад тахт. Яг би ч өөр яг энэ чиглэлийн мэрэгчж байгаа, судалж байгаа хүн шүү дээ. Тэгээд тийм яг иргэдийн зүгээс тавьж байгаа гол шаардлагууд байгаа байхгүй. Одоо манай Мөнхбаатар сэтгүүлчдээр яагаад одоо яг таараас асуулт асуугаад байна гэхээр би тэр төрөмс байгууллагын жишээлбэл зүгээр иргэдийн оролцооны одоо төлөөлөлөөс яваад байгаа. Би ч гэсэн одоо нэвтрүүлэлт орохдоо дандаа иргэдийн зүгээс ийм санал гомдол байна гэж нэвтрүүлэгт одоо мэдээлэл өгдөг. Хөрөнгөний зах зээлийн чиглэл. Өнөөдөр яг холбоо байгууллагын бас мэдээж тэр удирдах зөвлөлийн гишүүн болж ирээ сууж байгаа. За яг брокер дэлгэрийн энэ компаниудын одоо зохицуулж байгаа процессыг нэг чиглэл рүү оруулж байгаа асуудал дээр хариуцж байгаа хүн байж байна те. Тэгэхээр иргэдэд энэ хувьцааны талаар ойлголтыг магадгүй одоо энэ 2012 оноос хойш өгөхөд магадгүй та нар ингээ ажиглаараа хөдөө орон нутгийн энгийн малчин Дидиш ТV гэдэг телевизээр одоо миний одоо хотын төвд амьдардаг сувгийг солихоос илүүгээр 70 гаруй сууг үзэж байна. Энэ дээр санхүүгийн зохицуулах хороо ч юм уу хөрөнгөний биржээс төлөвлөгөөт хөрөнгөний зах зээлийн чиглэлийн мэдээллүүдийг системтэй хөргөж болцоо байдгүй юм уу? Тэгээд нөгөө тэр хүмүүс чи мэдээлэл байхгүй байж ах чинь магадгүй энэ чиглэлийн сонголтыг хийх ямар ч тулгын шаардлагат явуулчихж байгаа байхгүй. Та хувьцаа авах эсвэл мөнгө авах гэхээр ойлгохгүй хүн чи яах юм бэ? Мөнгө л ярьжтэй өнөөдөр очиод одоо дараа энэ дээр явах. Би ерөөс нийт иргэдэд хандаад ярилцлага өгье. Одоо би ярий. Юу гэх нийт иргэдээс маань ийм юм байна. Нийт энэ хөрөнгөний зах зээл гэдэг юм бол нэгэнт хөгжнөө. Манай хөгжижээж энэ л жинхэнэ зах зээлийнхаа юмд орно. Энэ жинхэнэ бүтээн байгуулалтыг хийдэг гол санхүүгийн зах зээл бол хөрөнгөний зах зээл. Буюу энэ үн цаасны зах зээлээр дамжина. Энэ үн цаасны зах зээл дээр өнөөдрийн байдлаар нийтээ нэг 4%-ийнхаа хөрөнгийг л зөвхөн хөрөнгөний зах зээл дээрээс босгож байна. Нийтдээ 95% бол мөнгөний зах зээл дээрээс буюу банкудаас зээлээр аваад байна. Тийм учраас энэ систем аяндаа банкч хүртэл өөрсдөө өсөж байна. Өөрийнхөө бүтээгдэхүүнийг хит энэ зээлийн ачааллыг даахгүй. Тийм учраас хөрөнгөний зах зээл рүү эрсдлээ хуваарлаа гэж байна. За тэгэхээр бол иргэн хүн бол яах юм гэхээр хувьцаа эзэмшлээ. Юу хүртэх гээд байгаа. Тэгэхээр ерөөсөн хоёр юмар л ашиг хүртэх гээд байгаа. Нэгт л хувьцаан дээр бол үн ханшийн зөрүүнээс ашиг олно. Хоёрдугаарт бол ноогдол ашгаар ашиг. Ингээд энэ хоёр ашигыг л хүртэх гээд байна. Тэр үн ханш ямар байх юм? Үн ханшийн зөрүүнээс ашиг олох гэдэг юм тухайн компанитай л холбоотой. Тухайн компанид байх. Тэр хувьцаат компани. Тэр хувьцаат компани мэдээлэл гэдэг байгаа юмнууд ямар мэдээлэл авах ёстой гэдэг үүргээ тэр хувьцаа гэдэг юмыг дагаад ороод ирдэг. Юугаар нэгдүгээрт бол санхүүгийн тайланг авах ёстой. Тухайн компани үйл ажиллагааны тайланг авах ёстой. Хэн удирдах байгааг нь авах ёстой. Бүр сая компани хуулийн дотор бүр 5%-аас дээш хувьцаа эзэмшиж байгаа хүмүүсийг нийтэд мэдээлдэг болсон. Тийм ээ. Өмнө нь бол бид хэд өнөөдөр татан буугдсан компани 76% эзэмшиж байгаа хүнийг мэдэхгүй л байгаа шүү дээ. Тэгэхээр одоо энийг мэддэг болоод энэ эзнийг мэдээд ирэхээр яг энэ хүн бол энэ эзэн үнэхээр энэ бизнесийг удирдах чадна. Тэгвэл одоо тэр компани руу хөрөнгө оруулалт хийхдээ яах нь вэ? Ийм чадварлаг менежер сууж байгаа бол Эрдэнэс 575 одоо жишээ авъя л да. Эрдэнэс 575 гэж компани менежер хэд нь одоо инвест дарга байна гэхэд за энэ инвест захирал хэр чадвартай, хэр ямар юм, менежментийн баг нь хэр сайн байгаа. Нэг. За хоёрт эдний яг явах гэдэг үйл ажиллагааны төлөвлөгөө хэр үргэлжлэхтэй, өгөөжтэй юм уу? Тэ? За эдний түүхийд буюу үндсэн зах зээл нь хаана вэ? Үнэхээр түүхийд нь байна уу? Найдвартай юу? Тэ? Монгол улс энийг яг хөгжүүлэх гэдэг юм. Энэ юмнуудыг л хараад мэдээллийг авах бүр хэрэгтэй. Энийг бүр шаардаад авна. Тэгээ шаардаад энэ мэдээллийг харин хүргэх тал дээр үнэхээр бид дутуу ажиллаж байгаа. Муу байгаа. Энийг бол манай зах зээлийнх нь болон санхүүгийн зохицуулах хороо, манай брокер дилерийн хөрөнгөний биржийг бидэд ойлгож байгаа энийг. За одоо энэ системийг л харин их түргэн өөрчлөөд мэдээллийг ил тод нээлттэй өгдөг болёо гэдэг дээр бол бодлогын төвшөнд 2008 онд гэхэд бид нар бүр бодлогоо гаргаад тавьсан. Хөрөнгө оруулагчдын боловсрал олгоё. Дээрээс нь бол энэ мэдээллийг ингээд тэнцвэртэй өгдөг бай гэд ингээд явж байна. За би бол та бүхэнд энийг жишээг хэлье. Тайван гэж улс бол үнэхээр хөрөнгөний зах зээл дээр нийтдээ энэ үн цаасны зах зээл дээр нийт иргэдийн 66% нь ордог. 66% нь ордог учраас хөрөнгөний зах зээлээс маш их өгөөж хүртдэг. Монголчууд тэгвэл яг биднэрт энэ их боломж байна. Яагаад гэвэл бид нар их цөөхөн ард түмэн тийм үү? 3 сая хүн байна.
Тэгэхээр бид хэд бол нэмэлт их орлогоо их үүсвэрүүдээ энэ санхүүгийн зах зээл дээрээс л олж авах хэрэгтэй. За уучлаарай энэ тэнээр бас үзэгчдээс мань асуултууд ирсэн байна. Тэгэхээр эргэн бүрт олох хувьцаа яг ямар компанийх вэ? Энэ хувьцаа хэдэн жилийн дараа ашиг бидэнд өгч эхлэх вэ гэсэн юм асуулт байна. Энэ хувьцаа миний зүгээр нэг ойлголт байгаа шүү дээ. Одоо Эрдэнэс 5 толгой. Эрдэнэс 5 толгой хувьцаа байна уу? Одоо яг 1 жил 2 жилийн хугацаанд бол үр ашиг өгж ногдол ашиг өгж бол байхгүй мэл. Ингээд судлаад үзэхэр. За магадгүй 15 оноос ногдол ашиг өгж эхэлж магадгүй гэж явж байгаа. Яагаад тэгэхээр дэлхийн зах зээл дээр кокс шинрийн нүүрс тийм ээ төвшнөрөө өсдөх юм байна шүү дээ ингээд. Одоо хөрөнгөний зах зээлээр гараад магадгүй өнөөдөр хүртэл Эрдэнэс 5 толгой хувьцаа одоо гадаадын таныг ингэж хэлж одоо мөнгө аавна. Торонтогийн хөрөнгөний бирж ч юм уу Америкийн хөрөнгөний бирж дээр арилжаалгах эрх нь болох хажаагүй байгаа тохиолдолд энийг магадгүй манай Ганбаяр гишүүний үг хэллээ шүү дээ сая. Гаргахын одоо аль нэг компани хөрөнгөний биржлийг бүртгэдэггүй байж одоо энийг өгөх байдлаар зарлчлаа гэж яриад байгаа. Тийм ээ. Тэгэхээр би бол нэг л оройсгол ойлголт байна л та. Одоо энэ иргэдийн яг гол асуудал яг энэ байгаа байхгүй юу? Энэ чиглэлийн нэг хувьцаа хүмүүс одоо аль компанид байдаг юм гэхээр магадгүй одоо нөгөө 6.6 тэрбум тонн өвчтөд Эрдэнэс 5 толгой компани нийт өмчий чинь 10 юм 20% л одоо иргэдэд өгнө гэдэг ойлголт үстэй бодвол тийм ээ. А тэгвэл нүүрсний зах зээл дэлхийн зах зээл төр өсөж байгаа гэдэг нь угаасаа ойлгомжтой байгаа. Жишээлбэл сая тэр Японы цунамигоос өсвөлээд энэ дэлхийн дээр энэ эрчим хүчийг кокс шинрийн нүүрсээр гаргуулъя гэдэг бол төлөвшөрчлөө шүү дээ. Тэгэхээр энэ чиглэлийн мэдээллийг магадгүй миний хувьд одоо 3-4 жилийн хугацаанд ногдол өсгөх магадaltaа магадгүй иргэдэд бэлэн мөнгө авсан тохиолдолд тий бэлэн мөнгө иргэд гар дээр авсан тохиолдолд Монголын инфляцийг хөөрөгдөх магадaltaа мэл. Тэгээд зүгээр бүгдэнд нь бэлэн мөнгө өгөх боломж угаасаа харин зүгээр иргэд би зүгээр хөтлөгчийн хуваар зүгээр иргэний хуваар харахад надад юу гэж харагдана вэ? Магадгүй мөнгө аваад маргааш нь дэлгүүр ороод идэг юм эсвэл бараа тавилга ингээл юм аваад за систем инфляци нөсөл зүгээр тэр хувьцаагаа аваад тэрнийг л одоо нэг манай монголчууд өөртөө чулуу болгох хэрэгтэй л байна. Тэрэнд нь та нөхдийн одоо тэр дэмжлэг мэдлэг жүүлэх тийм тэр нь чухал байна уу гэж юм шаард. Мөнхбаатар нэг ийм жишээ байдаг. Одоо Монголын бүх тэрбумтууд гэж яригдаад байгаа хүмүүсийг та нар ямар хүмүүс гэж бодож байна? 1990-ад онд өмч өвчлөлийн үеэр цэнхэр ягаан тасалбараар одоо өөрийнхөө овжин сэргэлэн одоо энэ хөрөнгөний зах зээл мэдээлэлээр хангагдсан хүмүүс өнөөдөр энэ өмч өвчлөлийн үеэр энэ объектыг хүртэл хулдаад авсан хүмүүсийг Монголын тэрбумтууд гэж ярьж байгаа. Энэ жишээ магадгүй 10 жилийн дараа 20 жилийн дараа давтагдахыг гэдэг үүднээс хүмүүс асуулт асуугаад байгаа юм шиг байна. Ер нь. Тийм биз дээ. Тийм учраас бол миний зүгээр бодлоор энэ хувьцаа гэдэг чинь иргэдэд уулна хэрэгтэй баймаар юм. Нөгөө талаасаа бол яг мэрэгжлийн байгууллагын хүмүүсүүд нөгөө би хэлээд байгаа хөрөнгөний биржийн үйл ажиллагаа тоног төхөөрөмж нь стандартын төвшөнд очсон болохоос үйл ажиллагааны чиглэл нь бол очиж чадаагүй байна гэж ойлгогдод байгаа. Ер нь бол нэг тодруулалт хэлэх гэсэн. Яг энэ асуудал дээр яг ингэж юм л да. Яг 5 талхын асуудлаас болоод улс төрчч байдаг юм уу, хувь судлаач байдаг юм уу, ашиг олсон дээр ашиг олохгүй нэг ленэзэ маргаж юм л да. Яг бодит тул юм байдаг. Өөрөөр хэлбэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээ засаж байгаа мэдээлэл бол ард иргэдэд шууд очиж байгаа учраас бас шууд шийдвэр гаргахад нөлөөлдөг учраас энэ нөгөө дотоод мэдээлэл байгаа ч хамаагүй засаж болохгүй нэгдүгээр шүү дээ. Энэ асуудлуудыг хэн хэлэх ёстой юм бэ гэх юм бол тухайн Эрдэнэс 5 толгой гэдэг компани захирал энэ биш магадгүй Эрдэнэс 5 толгой тууцын дарга нь өөрсдөө хоорондоо ярилцаад тухайн одоо юу гэдгийг нэг цаг нэг хугацаанд бүх ард иргэдэд нөгөө одоо гадаадын хөрөнгө оруулалтын банкуудын хийсэн судалгаат нэг үндэслэгдээд энэ бол хэдэн хугацаанд ашигаа өгөх юм байна гэдэг мэдээллийг л аль биесээр цацах хэрэгтэй байхгүй. Монголд бол яг энэ мэдээлэл өгдөг байгууллага бол яг нэг үлэхэд хөрөнгөний зах зээл хөгжихгүй байгаа гол асуудал энэ шүү дээ. Би Эрмэл хувьцаат компани захирлахыг мэдэхгүй. Тийм ээ. Захпуг бол PR гэдэг үгс мэдчихэж байгаа. Бусад одоо дархан нэг хийгийн хувьцаат компани захирлахыг мэдэхгүй. Олон улс яадаг гэхлээр энэ компани захирлууч өөрсдөө олон нийтэд телевиз мэдээлэл хэрэгслэл мэдээлэл згацж яадаг, мэдээлэл хүргэж яадаг. Ядаж нэг сонигийн бууланд нийтлэл бичээд манай компани ийм үйл ажиллагаа явуулж байгаа ингэх гэж гэдэг мэдээлэл өгдөг. Энэ асуултыг боломж хариулах ёстой хүн бол яг хуулийнхаа дагуу бол энэ Эрдэнэс 5 толгойн одоо өдөрлөх худал юм л да. Тэгж мэдээлэх ёстой. За асуулт ирсэн байна. Сая дөрвийн хувьцааг ямар журмаар авах вэ? Хаана ямар баримт бичиг бүрдүүлж өгөх вэ гэсэн юм байна. За энэ ч одоо зүгээр зөвхөн дараагаас танаас та хариулаад явчих юм дээр. Тийм ээ. Ямар журмаар яах вэ? Хувьцааг. Тий. Нэгэнт өнгөрсөн тогтоол гаргаад нийтдээ 536 ширхэг хувьцаа бүх хүмүүсийн регистрийн дугаараар нэрээр дансанд орцсон байна. Бүгдээрээ орцсон. Энэ дансанд орцсон байгаа энэ хувьцаа бол брокерийн пүүс дээр очиод үзэхэд бүгдээрээ байгаа.
бүх хүмүүсийг. А үнэхээр данс нээгдэг одоо бид нар чи нийтдээ нэг 762 мянган хүний данстай байж штэ өнөөдрийн байдлаар. 762 мянган хүний данстай байна. Цаана нь биднэрт одоо нийтдээ нэг 2 сая 200-аад мянган хүний биш 2 сая 100 мянган хүний данс нээх хэрэгтэй байна гэсэн үг. Энэ хүмүүсийн данс нээгдчих юм бол тэгээ яваа данс нээгснээс зөвхөн дараа энэ брокер дилерийн компаниуд данс нэхэр 50000 төгрөг авах юм аа. Тэгээд энийн засгийн газар зарим талаас эн чинь баг хууль бас авах ёсгүй байсан эдгээр бараг авчлаа гэсэн юм яа. Гэтэл чинь үйлчилгээ үзүүлж байгаа нэг талаас нөгөө тэр хувьцаахан цаашаа бодлого зарчим болгоод ингээд явуулах талаас бас авах ёстой юм шиг ингээд ийм сонин үйл ойлголцол бий байна. Энд тал дээр та за данс нэхэд төлбөр авдаг процесс ерөөсөө байдаг. 91 оноос ахгуулаад байгаа. Анх эхэлж байхдаа бид нэр 150 төгрөг аваад гэсэн. 500 төгрөг аваа явсан. 2002 онд гэд нийтээр 3000-аас 5000 төгрөг авдаг. Өмнөх 460 мянган хүний харилцаа бүгдээрээ үнэхээр 3-аас 50000 төгрөг төлөөл авцсан. Энийг данс нээснээр энэ хүн юутай болсноор бид нэр хангалттай брокерийн бүсээс мэдээлэл авах бүрэн эрхтэй болоод эхэлж байгаа. Дансаа нээсэн. Тэр нээлтснийхээ хувьд мэдээлэл авах хэрэгтэй. Мэдээлэл нь аав. Таны өөрийн чинь дансанд бүрдэгдсэн хувьцаатай холбоотой мэдээллийг шаардаж болно. Бид нар нийтэд цэцсэн байгаа мэдээллийг хангалттай өгнө. Ингээд авсаар байгаад ирсэн. Тэрнээс бид нэр Эрдэнэс 5-7 гэдэг ийм хувьцааг өгснөөс болоод бид тэднийг дансныхаа төлбөрийг 5000 болгоод өөрчлөөл ийм юм болоогүй. Өмнө байсан. Авдгаар аваад ирсэн. Тэгвэл өмнөх 460 хүн ямар ч асуудалгүй 460 мянган хүн данстай байсан. Эрдэнэс 5-7-оос өмнө яг нэг тогтоолоос өмнө. Тэгэхээр энд бол ямар ч асуудалгүй хүмүүс яваад ирсэн. Байж исэн жишг дээр л одоо яаж ирэхээр нөгөө 536-г үн төлбөргөө өглөө дээрээс нь эдгээр заавалгүй данс нэгээд ингээд юм. Гэхдээ үнэхээр өөрөө шаардлагатай бол энэ хувьцаагнаас өгөөж хүртъя гэж бол дансаа хэлэхээс өөрчлөхгүй. За асуулт ирсэн байна. Хөдөө орон нутгийнхын хувьцааны талаар мэдээлэл багтаа байна. Брокер дилерийн компаниуд зөвшөөрлөгөөд орон нутгийн иргэдэд мэдээлэл өгч болохгүй юу гэсэн байна. Зөвхөн дараа харуулах. За би бол одоо мэдээллийг бол аль болохоор өгөхгүй л байна. Тэгэхээр өгөх төвшөнд бол бүх манай пүүсүүд маань их идэвхтэй ажиллаж байна. Яг иргэдтэй бол пүүсүүд маань оролцож байна. Тэгээ энэ яг энэ үетэй энэ сонгуул энэ улс төрийн юмтай холбоотой юм болоо манай энэ их хурлын гишүүд засгийн газрынх маань хөдөө орон нутагт дард түмтэйгээ уулзаж явахдаа үн төлбөргүй нээх ёстой, үнэгүй байх ёстой гэл ингээд ямар ч одоо ажлынх нь сайн нөхцөл байдлыг үнэлгүйгээр ярьчих юм биш үү. Тэгээ хүмүүс хайрлах гэдэг шүү дээ. Тийм буруу ойлголт өгчөөд тэгээ одоо энэс нь болоод их маргаан заргаа үүсэх юм. За яг би Эрдэнэс 5-7 гэж компани талаарх би мэдээллийг өөрт байгаа мэдээлэл өгье. За Эрдэнэс 5-7 гэж компани хувьцаа эзэмшиж болцсон байгаа шүү дээ. Бид нар бүгдээрээ 536 ширхэг хувьцаагаа эзэмшсэн байна. Тэгэхээр Эрдэнэс 5-7 гэж компани бол нийтдээ бол одоо нийт үнэлсэн нөөцлөө нэг 6 гаруй тэрбум тонны кокс нүүрс байна гэж байгаа. Гэхдээ эдийн засгийн нөхцөл байдалд одоогоор бид нар хэрэгжилж байгаа нь бол нэг 2.3 тэрбум тонны нөөцтэйг нь хэрэглэнэ гэдэг ингээд гаргацсан байна. Тэ? За тэгэхэд энэ компани өнөөдөр үнэ бид нар дээр л одоогийн байдлаар засгийн газар энэ сая 1072 ширхэг хувьцаагаа авахтаа бол сая төгрөг гэдэг үнээр авах гэдэг шүү дээ. Нэг үн тогтоочлоо гэсэн үг. За энэтэй ингээ харьцуулаад бид нар үзье л да. Жижиг 5-7 гэж компани байна. Энэ яг 2004 онд бол үнэхээр энэ компани хувьцаа 100 төгрөгөөс 500 төгрөгөөр л зарагддаг байсан. Тий. А тэгтэл өнөөдөр зах зээл дээр сая 600 мянга хүрчлээ хамгийн дээд нь. Одоо бол хэвийн зарагдж байгаа нь сая 200 байна. Сая 200 мянган төгрөг байна. Тэгээ та бүхэн энийг ингээд тооцоод үзэх юм бол нэг 10 жилийн дараа өгөж гарч байна. Тэ энэ шиг. Үнэхээр бид нэр одоо энэ Эрдэнэс 5-7 нэгэнт байгуулагдчихад энэ ордон дээр ядаж энержи ресурс компани шиг 3 жил бэлтгэлээ хангаж чадах юм бол бид нэр 4-5 жилийн дараагаас эхлээд өгөөж хүртэх боломжтой байна. За баярлалаа. За асуултууд ирсэн. Гал одоохоос асуусан манд. За танаа байгууллага юу хийдэг вэ? Эхлэлгүүрийн хувьцаан дээр хэрхэн ажиллаж байгаа вэ? Номоо холдинг хамаа гიშгийг авчихдаг энэ хүмүүсийн иргэшгийг хамгаалж чаддаг уу? Зөвхөн гишүүдийн иргэшгийг хамгаалдаг юм уу гэсэн. Ерөнхийдөө бол Монгол нэг жижиг хувьцаа эзэмшигчд гэж одоо аж ахуй нэгжээс хувирсан хувьцаа эзэмшигчд байгаа шүү дээ. Тэгээд ерөнхийдөө одоо бол нөгөө иргэдийн гол одоо ойлголт бол нөгөө аж ахуй нэгжээс авсан хувьцаануудын эрх ашиг тал дээр бол зүгээр энгийн бөгөөд нэг давуу эрхийн хувьцаа гэж яриад байдаг тийм. Тэгэхээр энгийн хувьцаа авсан иргэд бол хохирж байгаад бол бас ажиглагдчихж байгаа юм байна. Ерөнхийдөө бол манайх бас яг энэ чиглэлийн санал гомдол одоохондоо нэг ирж байгаагүй. Яг энэ чиглэлийн одоо яг энэ эхлэлгүүр дээр за энэ одоо нам дээр ирээгүй байна гэдэг ойлголт явж байгаа. За баярлалаа. За сая төгрөгийн бэлэн мөнгөөр өгөх боломж байгаа юу? Манайх 5 амбултай 3 нь бэлнээр аваад 2 нь хувьцаагаар авч болох уу гэсэн байна.
Одоо санагдаад байна. За 5 амбулын 3 мөнгөөр аваад 2-ын хувьцаагаар авъя гэдэг. За энэ бол төрөөс гаргагдсан шийдвэр шүү. Тийм бид хэд шийдээд ингэх ёстой гэж ингэ зөвлөх юм байхгүй. А яг хуу төрөөс гаргагдсан юм дотор бол халамжийн байгууллагаараа дамжаад нэг 2 маягт өргөдлийн маягт гаргагдсан байгаа. Энэ интернет дээр ч бэлэн байгаа. Тэгээд энэ халамжийн өөрийнхөө дүүргийнхээ тэр халамжийн байгууллагт хандахаар тэр өргөдлийн маягтан дээр бичээстэй байна лээ. Юу гэж вэ нөхөр бүр за та сургалтын төлбөртөө ашиглаж болно, зээлэндээ ашиглаж болно, мөн бэлнээр авъя гэдэг хүсэлтүүдээ гаргаад ингээ өгч чинь. Тэгээ бүр доор нь хэдин ширхэг хувьцаагаа авах юм. Зарах юм. Энэ юмдаа тооцож хийх ингээд тоо ширхэн ч хүртэл бичээстэй байл. Тэгэхээр 5 амбултай хүний бол магадгүй те 2 хүнийхээгээ үлдээгээд 3 хүнийхээгээ авч өдрөд байх нь эргэн өөрийнх нь сонголтын асуудал. Тэгвчээс 2 иргэнийхээгээ үлдээчихвэл яг 2 иргэн явандаа ингээд дансанд нь хувьцаа нь ороод ирнэ. Одоо бол 536 ч байгаа шүү. Дээрээс нь нэмэх нь 536-ыг нэмэх байх. Тэгэхээр 1072 болох байх. За би энэ санхүүгийн зохицуулахаар Ганбаяр гишүүнээс асуух ийм асуулт байна. Энэ хүн цаасны зах зээлийн эрх зүйн орчин гэж их ярих юм аа. Тэгээд энэ орчин түрүү бас компани хуулиараа дамжаад ер нь босод олон л хуулиуд байдаг баг. Хэр сайжирч байгаа юм, хэр сайн болж байгаа. Энэ хэр одоо иргэнийхээ тэр юу орчныгоо юу тусгаж чадчих. За тухайлбал яг одоо нэгдүгürt бол айгүй олон одоо ард түмэн тийм ойлголт байдаг гэж байна л да. Юм л хийвэл нэг төрийн байгууллага гэлж тухайн санхүүгийн болохоор ажиллаа хийх гэнэ гэдэг. Манай байгууллага бол бодлого зохицуулт гэдэг байгууллага байхгүй. Тэрээс энэ санхүүгийн болохоор гэдэг байгууллага ард түмнийг одоо хувьцааны талаар мэдээлэл өгөөд ингэж явуулдаг байгууллага биш. Бид нар ч гэсэн саяхан одоо санхүүгийн болохоор 5 жилийн стратеги төлөвлөгөө боловсруулсан. Энэ дээр 2 жилийн өмнөөс ч гэсэн бас одоо юу гэдгийг урд нь одоо мэрэгжлийн одоо эрх боловсруулалттай байдаг гэсэн бол арж арилжлын холбоонд өгөөд эдгээр өөрсдөө одоо сурах ёстой энэ өөрсдөө одоо юу гэдгийг ард иргэдэг одоо энэ чиглэлийн мэдээлэл олгооч гэдэг зарим одоо төрийн заримчиг өргөдөг бид нар бас нэг эдгээр мэрэгжлийн холбоодод өгөхгүй шийдвэрлэх нэлээд ажиллаж байна л да. За энэтэй холбоотойгоор гэх юм бол хорооны гол үүрэг бол ердөө л энэ шүү дээ. Нөгөө талаас хувьцаа гаргаж байгаа этгээд буюу хувьцаат компаниуд нөгөө талаас хувьцаа худалдаж авж байгаа одоо хөрөнгө оруулагчид энэ хоёр хоорондын эрх зүйн зохистой харьцааг хангах гэдэг байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг хохироод байх юм бол хүмүүс хувьцаа худалдаж авах сонирхол багасна шүү дээ. Тэгээд нөгөө хувьцаат компаниуд ч гэсэн хувьцаа гаргая ч гэсэн худалдаж авах хөрөнгө оруулагч байхгүй ч хэцүү. Тийм байгаа учраас энэ орчныг бүрдүүлэх гэдэг тодорхой хэмжээний нэлээд ажиллаж байгаа. Бид нар 11 оны 11 сард компанитхоо хуулиа бол баталтуулж чадсан. Өнгөрсөн одоо 2-7 хоногийн өмнө эдийн засгийн байнгын хороогоор хүн цасны тухай хуулиа оруулаад хилцүүлээд болцсон байсан. Харамсалтай энэ улсын хурл бол хилцэж одоо энэ одоо хаврын чуулганаар хилцэж амжихгүй шиг байна. Тэгэд магадгүй одоо энэ намрын чуулганаар хилцэх байхаа гэж бодож. Энэ дэр маш олон чухал заалтууд бол нэлээд тусгасан байж байгаа л да. Тухайлбал хамгийн гол зүйл нь одоо хувьцаа эзэмшигчдийн одоо эрх шийхэн болгохтой холбоотой асуудал бол компани тухай хуулийн дээр байгаа байхгүй юу? Би сая хэлсэн тийм ээ. Хонь үлэгчийн хурлаа хурдуулахгүй бол яах вэ? Тийм ээ. Одоо тухайн одоо санхүүгийн жил өнгөрснөөс хойш 50 хоногийн хугацаанд компани хуулинд байгаа шүү дээ. 50 хоногийн хугацаанд бүх одоо юу гэдэг одоо ноогдол шиг тараах үгүй юу гэдэг шийдвэр гаргасан байх хэвээр. Өөрөөр хэлбэл туузан хуралцсан байх хэвээр байдаг. Тэгээд тухайн санхүүгийн жил өнгөрснөөс одоо 4 сарын хугацаанд тийм ээ. Одоо хонь үлэгчтэй хурлаа хурдуулах хэвээр гэж байгаа. Гэтэл энэ хуралдаагүй. За саяны хэлсэн одоо улсын эхлэлгүүрийн асуудал гэдэг чинь бас басгалын нөөж байгаа. Яагаад ноогдол шиг тараагаагүй? Яагаад одоо шийдэггүй ингээд нөгөө нэг ихэнх хувь эзэмшчихэд байгаа одоо нөхдүүд нь өөрсдөө яг хуу туузд байдаг. Нөгөө нэг туузын хувьд нэг хараалт бус туузын гишүүдийн унууд бол ороог байх. Шинэ хуулиар бол нэг компани одоо туузын 3-1-ээс доош хараалт бус туузын гишүүн байх ёстой гэдэг. Энэ асуудал дээр бид нар бас гарахтаа яг энэ дээр бас саяхан өнгөрсөн жилд компани захирлын үндэсний компани хөгжлийн хөтөлбөрийг гэж гаргаж ирээд энэний засаглалын чиглэлээр одоо үндэсний зөвлөл байгуулагдаад ажиллаж байгаа. Энэ тохиолдолд тэднийх нь туузын гишүүд нь хараалт бус байх уугүй юу гэдэгтээ бас үнэлгээ хийж өгөх юм. Тэгэхээр энэ туузын гишүүд хараалт бус гэдэг тухай ярьж штэ. Тэгэхээр энэ тууз буюу төлөөлөл өдөр зөвлөл энэ хэдэн удирдлагууд компани энэ нөхдүүчийн ер нь тэгээд ашиг олоогүй гэд ноогдол ашиг хуваарлахаасаа аль болох зайлсхийгээд өөрсдөө ашиг олоод байт юм шүү. Тэгээ энд нь шаардлагыг өндөржүүлж болтгоо юм. Жишээлбэл эрх зүйн зохицуулалт талаас нь. Энэ талд бол эрх зүйн зохицуулалтаас угаасаа бичигдсэн хууль байгаа шүү дээ. Тэд нар юу гэдэг нь одоо санхүүгийн тал дараагаар нөгөө нэг мөнгөд хайранда тусахгүй байх тийм ээ. Одоо аудитын одоо энэ асуудлыг одоо хангалттай байхгүй асуудал байна л да. Саяхан бид нар бас нөгөө санхүүгийн цохрын хор бас нэг журам гаргаад өөрөөр хэлбэл аудитын компаниуд, үнэлгээний компаниуд, хуулийн фирмүүд өөрсдөө тухайн одоо хөрөнгөний зах зээл дээр одоо IPO гаргаж байгаа тохиолдолд тухайн хувьцаат компаниудад аудит хийж байгаа тохиолдолд биднээс зөвшөөрөл авна гэсэн байгаа.
Тэгэхгүй бол одоо маш олон аудитын компани байна. Үн ч юм худлаач юм уу одоо таньдаг нэг компанид аудит хийсэн болоод нэг тайлбар гаргаад өгдөг. Тэр аудитын тайлангийн чинь одоо хувийн нөлөөлөлтийн хурал дээр тайлбарлаж гарах хэрэгтэй шүү дээ. Гэтэл нөгөө нэг аудитын компани харах тус байна уу гэдэг асуудал бас энэ дээр тусгагдчихж байгаа. Тэгээд магадгүй одоо компани шинэ хуулиар 7 сарын 1 гэхэд бүх хувьцаат компаниуд тэгээд туузын гишүүдийн 3-1-ээс доош хөөх нь хараад туузын гишүүд байх хэрэгтэй. Энэ бүрд чадсан уу гэдэг нэг асуудал. За яг бүрдчих болно. Гэтэл энэ хүмүүсийг хараад хараад босоо гэдэг чинь хэцүү. Магадгүй би одоо нэг таньдаг найзаагаа авч одоо манай компани одоо юу гэдгийг туузын гишүүн болцохооч гэдээ гуугах юм бол энэ нэг процессын хувьд болохгүй байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг хараад туузын гишүүдийг ямар хөө процессор яаж томлох вэ гэдэг асуудал нэлээд төлөв анхаарч байгаа. Компани захирлын үндэсний зөвлөлийн хувьд бол өөрийн гэсэн одоо юм портал сайттай тэрэн дээр нь юу гэдгийг нөгөө мэрэгжлийн одоо хараад туузын гишүүдийн холбоо молбоо гэдэг байна шүү дээ. Манай дэсцэвэг говь байна, баялаг хүү аюуш говь байна тийм ээ. Холбоодудаас гарч ирсэн туузын гишүүд нь одоо тэнд одоо хүний одоо намтар түүх анкет байхыг тэнцэнээс сонгон шалгаруулалтаар хийдэг байдлаар явууж арай юутай хараад бус байдлаар томилох шаардлага гарч байна. За асуултууд ирсэн байна үзэгчдээс. За дээр үеийн цэнгэр тасалбараас цэнгэрийн тасалбараас хэрхэн ногдол ашиглах вэ? Тэр одоо тэрнийг зарж одоо болох уу гэж одоо болтол байдаг юм шиг байна шүү дээ. Хүмүүстэр тийм. Иргэдийн гол яриа л да. За хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр ямар төрлийн хувьцаа авсан байгаа нь бүгд бичээстэй байгаа. Бүх хүмүүс өөрийнхөө регистрийн дугаараар манай үн цаасны төлбөр тооцоо төлбөрцөө хадгаламжийн төвийн вебсайт руу ороод регистрийн дугаараар үзчих. Аль пүүс дээр харьяалах гэж ингээд нэр чин гараад байна. Тэгээд тэр брокерийн пүүс дээр очиод тасны хуулга үүсгээд ав. Бүгдээр нь байгаа. За ногдол ашгууд ч бүгд орцсон байна. Одоо ногдол ашгууд сүүлийн үед манайх бол шууд одоо данс руу ч хийдэг гэсэн. Өмнө нь бол хувьцаат компани маань өөр дээрээ тарах сонирхолтой. Энэ хөрч бүртгүүлээгүй яваад шин. Иргэний үйлчлэл тавьчихлаа. Яг автоматар байгаа шүү дээ. За дараагийн асуулт. Эрдэнэс 5 толгойд иргэдийн төлөөлөл ямар хүмүүс байх юм болоо? Хоёрдугаар хөрөнгөний бир шинэ програм нэвтрүүлсэн ямар ашигтай юм бэ? Брокер дилерийн компани ашигтай юм уу? Банктай холбоотой юм уу гинэ? Тэр шинэ техник нь багтаа бол яг хоо энд бас дахиад нөгөө нэг төрийн өмчт хувьцаат компаниудын хараад туузын гишүүд хэрэгтэд байгаа байхгүй юу? Яг процессын хувьд магадгүй төрийн өмчийн хороол мэдээж тэр туузын гишүүдэд томилдог байх л да. Чухам ямар шалгуураар яаж тэр хүнийг одоо юу гэдэг туузын гишүүн болгосон бэ гэдэг асуудал. Ард иргэдийн төлөөлч нөгөө нэг төрийн хувьцаат компанидын хараад бус туузын гишүүд шүү дээ. Тэр нь хараад бус туузын гишүүн одоо юу гэдгийг болгоё гэж байгаа бол магадгүй олон нийтэд тодорхой хэмжээгээр нээлттэй би энэ компани одоо шууд хараад бус туузын гишүүн болох хүсэлтэй байна гэд анкет нь орж ирээд төрийн өмчийн хороонд байдгийн холбогдох байгууллагууд мэдээлэл өгдөг байлаа. Бид нар бодохдоо үндсэн зөвлөлийн хэмжээнд тэр анкет нь автоматар орсон байдаг. Төрийн өмчийн хороо байна холбогдох байгууллагууд нь өөрсдөө сонгох шүү дээ. Тэгэхээр яг энд бол нэг юм гол чаны асуудал байгаад байгаа. Энэ өгүүлэхэд яг одит байдал дээр төрөмжийн хорооч өөрсдөө тухайн компаниг гүйц захидлыг томилж байгаа байхгүй юу? Шууд. Уг нь бол тухайн компани төлөөлөн үзэх зөвлөл нь тэр компаниг гүйц захидлыг томилох хэрэгтэй юм л да. Тэгээд тэр хүнийг одоо ажлаас нь халахдаа тухайн хорооны дарганч байдаг юм уу одоо тэр хорон шийдвэрээр ажлаас нь халчиж байгаа үндэслэл нь тодорхой хэмжээгээр байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл энд нөгөө нэг төрийн оролцоо одоо хувьцаат компани нөө тэрхий оролцсноос болоод аж ахуйн бие даасан үйл ажиллагаа явуулах бас нэлээд хүндрэлтэй болоод байна. За alors хоёр дахь асуултан дээр та юу баг шинэ програм нэвтрүүлсэн энэ одоо хаана хэнд ашигтай юм бэ гэдэг байна. Юуны шинэ програм? Хөрөнгөний бир шинэ програм нэвтрүүлсэн. Энэ одоогийн байдлаар яг эцэстээд одоо бэлэн болцсон ажил гэдэг юм бол одоо харагдахгүй байна. Гэхдээ бол энэ чинь бас нэг гол зүйл л дээ. Энэ аливаас би өөрөө бас нэг IT-ийн урдан сурж ирсэн учраас аливаа системийг нэвтрүүлэхэд нэг жилийн хугацаанд нэвтрүүлээд хийчихнэ гэж байхгүй. Урдан судлаад хийх ёстой. Энэ бол магадгүй энэ жилдээ багтуул. Ямар давуу талтай ерөөсөө одоо иргэд давуу тал нь юу вэ гэхэл зэрэг иргэд өөрсдөө интернетээр захиалга өгдөг хувьцаагаа авъя худалцаагаа заръя гэдэг захиалга өгөх ёстой. Брокер ч гэсэн заавал хөрөнгөний бизнес сууж нэг арилжаанд оролцох шаардлагагүй. Өөрийнхөө одоо ажлаасаа шууд нэг онлайн байдлаар оролцоод арилжаанд хийгдэх. Хөдөөний малчид жишээлбэл энэ мэдээллийг авахд хэцүү шүү дээ. Хөдөөний малчид байх юм бол магадгүй одоо юу гэдгийг холбогдох одоо юу гэдгийг гар утсаараач гэдэг юм интернет орж байгаа бол гар утсаараач нөгөө за би хувьцаагаа заръя үгүй гэдэг захиалга өгөх тэр боломжийг л одоо бүлдүүлэх гээл одоо эцсийн зорилго бол тийм байгаа шүү дээ тийм ээ. За асуултууд ирсэн мөр асуултандаа хариулъя явчих. За өмнө хуучин данстай байсан үгүйгээ мэдэхгүй байна. Яаж шинээр данс нийлэх вэ? Хэрхэн нийлэх вэ гэсэн мэ. За энэ дөрвөн баг эргэцсэн асуулт байна да. За 5 толгойн хувьцааны компани хэр зэрэг ашигтай ажиллаж байгаа вэ? Хувьцаат компани хэр ашигтай ажиллаж байгаа вэ гэсэн. 5 толгой хувьцаат компани юу гэдэг таавал бол бас би бол хольж асуугаад байгаа бол гэж байна. Жижиг 5 толгой буюу 5 толгой хувьцаат компани байгаа. За энэ компани бол бүр ногдлоо шиг сүүлийн жилүүдэд ерөөсө тасралтгүй өглөө. Бүр 18,000 төгрөг нэг жил. За дараа нь бол 50,000 төгрөг өгсөн. Дараа нь 60,000, өнгөрсөн онд 130,000 төгрөг өгсөн. Тэгээд нэг ширхэг хувьцааны өгч байгаа ногдлоо шиг 130,000 төгрөг.
Тэгэхээр энэ 130 мянган төгрөг өгснөөс нодноо бүр хувьцаанд бүр сая 600 явууллаа шүү дээ. Энэ жил одоо дахиад навдлаа шүү. За яг танаас асуух асуулт байна. Хувьцааны данс нийлгэд брокерийн пүүс компаниудаас яаж сонгох вэ гэж. Одоо хоног олон дилер, брокер дилер олон компаниуд байвал иргэн Мөхбаатар очиж юуг нь илүү харж сонгосон. За сонголт хийхдээ ерөөсөө бүр хуулийн дотор бүр бичээстэй байж байгаа. За хувьцаа эзэмшигч та ямар эрхтэй вэ гэхээр очиод за ямар компани тусгай зөвшөөрлөө үзүүл. Бүр үзэх хэрэгтэй. Тусгай зөвшөөрлөө үзүүлэхгүй брокерийн пүүс гэж байвал хамаагүй манай арилж эрхтэй холбоороо санхүүгийн зохицуулахаараа ярээрээ бүр хэлээд. За нэг төлөө тусгай зөвшөөрлийг үз. Хоёр танд үйлчилж байгаа хүн тусгай зөвшөөрлөлтөө иргэний мэрэгжлийн эрхийн үнэмлэх гээд ийм нэг цэнхэр үнэмлэхтэй байгаа. Тэр үнэмлэхийг үз. За хоёрт санхүүгийн ямар нэгэн зөрчил гаргаж ирсэн үгүй гэж та асуух бүр хэрэгтэй. Дээрэс нь санхүүгийн тайлангаа нийтэд тавьж байгаа. Тэгээ нийтэд өөр өөрийнхөө вебсайт дээр тавьсан байх хэвээр. Тавиагүй байх юм бол та бүхэн тэр санхүүгийн тайлангийг аваад үз. Бүр хэрэгтэй. За тэгээд танд харин мэдээлэл өгөхдөө энэ мэдээллийг бол та бүрэн шаардаад авчихна. Таны эзэмшиж байгаа хувьцаатай холбоотой мэдээллийг нийтэд тараагдсан мэдээллийг л өгнө. Танд бол ямар нэгэн хөрөнгө оруулалтын ямар нэгэн зөвлөгөө өгөх брокер бол өгөх ёсгүй. Таныг зөвхөн мэдээллээр л хангана. Тэгээд таны данцтай холбоотой бүх мэдээллийг чинь гаргаж өгөөд байж болно. Тий, зөвхөн дараа би нэг бас юм тодруулахад өнгөрсөн жил би нэг хувьцаа яг нэрийн дурдаад яг брокер дилерийн компани тий. Нэг хувьцаа авсан. Тэгээд тэр би өөр яг хөрөнгөний зах зээлийн брокер дилерийн компанийг бас тодорхой хэмжээгээр мэдэн шүү дээ. Тэгэхээр би чиг та нар яг тайлан тооцоогоо та нар олон нийт ил болсон юм уу гэж асуухад надад нэг сонингийн булан дээр нэг юм цаас үзүүлж ирсэн одоо шүү. Нэг булан дээр. Энэ өдрийн сонин ийм байсан. Тэгээд ганцхан сонин дээр өнөөдрийн тэгш бус мэдээс авч ганцхан сонин дээр очиж хүн болгонд хүрэх үү. Тийм учраас би тэгээд хэлжсэн байхгүй. Та нар энийг олон нийт хүргэлдээ. Ганцхан сонингийн булан дээр очиж та нар гаргасан хөр юм байна гэдэг. Энэ мэдээлэх ёстой юу? Ихээр хүрэх ёстой бай. Тий. Мэдээлэх ёстой. За ойлгомжтой. За хэдүүлээ одоо цаг богино байгаа учраас блиц маягаар тийм ээ хард одоо хэлбэрлүүгөө ороод ингэж явчих. За ингэсэн байна. Хуучин цэнхэр тасалбараар Петровс хувьцаа гэсэн энийг надад зөвшөөрөл авалгаар буцаагаад хөдөлтаад авчихсан. Үүнийг хэрхэн зохицуулах вэ? Энийг надад зөвшөөрөл авалгаар буцаагаад хөдөлтаад Петровс хөдөлтаад авчихсан юм болов? За Петровс биш. Наадхан чинь ник гэж хувьцаат компани. Хувьцаа эзэмшигч байна гэсэн үг. Ник хувьцаат компани 95 онд бүртгэгдээд 2010 онд хязгаарлалт хариуцлагатай компани болсон. Бүтцээ өөрчлөө. За энэ өөрчлөх үедээ санхүүгийн зохицол хороод бүх материалуудаа өгөөд хянуулаад ханшиг 1130 төгрөглөө явуулсан баг тийм. Нэг ширхэг хувьцааныхаа үнэ. Ийм үнээр яатсан. Та хувьцаагаа өөрөө тэр үедээ би энэ хувьцаагаа хэвээр эзэмшээд үлдээе гэсэн бол нэг тодорхой хугацаатай явсан. 6 сарын хугацаатай явсан байна. Тэгээд ингээд тэр үед юугээ илэрхийлсэн бол тэр халтай компани хувьцаа эзэмшиж болоо гэж байна. Илэрхийлж чадаагүй байсан бол одоо дансан чинь энэ хувьцааны ч юм уу орцсон байна. За ингэж асуусан байна. Хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрлөгөөр хууль бусаар хувьцааг нь зарсан тохиолдолд хариуцлагуулаагүй гэсэн. Тэгээ энэ санхүүгийн зохицуулах хороод ер нь бол хувьцаатай ямар нэгэн холбоотой зөвшөөрлгүй зарагдсан ийм байх юм бол бүр санхүүгийн зохицуулах хороод бид мэрэгжлийн байгууллагууд өөрсдөө мэддэг ёстой. Дээрээс нь бол харилцагч өөрөө санхүүгийн зохицуулах хороод өргөдлөө гаргаж байна. Хяналт тавь. Үнэхээр бүр шүүх рүү явахаар өдрүүд байх юм бол заавалгүй санхүүгийн зохицуулах хорооноос цаашаа дамжуулж энэ цэцлүүдийг гаргаж ирээ явдаг. Тэгтээ их олонд хүрдэггүй юм шиг байл шүү дээ, тий. Яг ингээд хүмүүс өргөдөл хондлогоос шийдэгддэг. 1072 ширхэг хувьцаагаа шууд сая төгрөгөөр сольж болгож болох уу гэсэн. 1072 сая төгрөгөөр сольж гад байж тавхан. Тий, сольж гад. Иргэн бол би сольж гад байна. Иргэн тэгтэл ийм боломж эргэцэн хувьд одоо төрийн хувьд байна гэсэн. Эргэцэн хувьд одоо боломж бүрдүүлээл энэ засгийн газар л өөрсдөө юм бүрдүүлээд шүү дээ. Засгийн газар ингэж хөдөлж авъя. Энэ чинь сая төгрөг өгөө гэдэг. Бидний хувьд бол энэ юм байхгүй. Яагаад байхгүй гэж байгаа вөхөр Эрдэнэс 5 гэж компани хөрөнгөний биржид одоо хүртэл бүртгэгдээгүй байна. Бид нар бол бүрдэгдээд арилжаалдаг болчих юм бол бид нар даваа одоо арилжаан дээр энэ үн ханшийн тогтоогоод ингээ явах. За сүүлийн асуулт. Өндөр настангууд сая төгрөг өгөх гэж байгаа. Үүнийг өндөр настангууд бид хувьцаагаар авч болох уу гэсэн байна. Зарим настангууд маань мөнгөөр биш хувьцаагаар авах гэдэг шүү дээ. Ийм боломж бий гэсэн. Тийм боломжийг бүрдүүлж л өгөх ёстой. Тэгэл хавтгааруулчихад байх юм биш үү? Бүгдэнд нь өгөх ёстой юм шиг ойлголт өгөөд. Бүгдэнд нь өгөх гэж байгаа юм шиг ойлголттой өгөөд. За тэгээд үзэгчтэй манай харток хилэлцүүлэг маань энд түрээд
бас өндөрлөх болж байна. Тэгээд хар тох нэвтрүүлэг юм уламжил байдаг энэ маань нэвтрүүлэг эхлэхэд бидний зургийг авсан. Энэ зураг маань гарсан нэвтрүүлэг дуусгаад та бүхний гар дээр очдөг байгаа. Тэгээд нэвтрүүлгийн зургийг та бүхэндээс гардуулъя. За ямар ч байсан бидний урилгыг хүлээж авч хүрэлцээрч үзэгчид маань ховцооны тухай, хөрөнгөний зах зээлийн тухай үнэтэй санаа, сэтэл, мэдлэг өгсөн та гурав бас талархснаа илэрхийлье. Ер нь олоо телевиз иргэдийн дуу хоолойг иргэдийн мэдлэгжүүлэх энэ чиглэлд иргэдийн дуу хоолойг олон нийтэд төрд хүргэх чиглэлд илүү их төлхөө ажиллана гэдэг ийм бодлогыг барьж байгаа. За мөн арилжаа эрхлэгчтэй холбоо гэдэг юм уу хөрөнгөний зах зээлийн энэ чиглэлийн байгууллагуудтай бид хамтарч нэвтрүүлэг бэлдэх ийм бодол төлөвлөгөө бас яваа. Тэгээ энэ үйл ажиллагаанд та бүхэн сэдвүүтэй оролцсон байхаа гэж ингэж найдаж байна. Тэгээ та бүхний цаашдаа ажилд бас өндөр амжилт хүсье. За баярлалаа. За үзэгчдээ манай нэвтрүүлгийн түрээд өндөрлөж байна. Дараагийн нэвтрүүлэг хүртэл түр баяртай.